1. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах. Хүчтэй чичиргээ ихэнхдээ 1 минут орчим үргэлжлэх тул бат бөх ширээн дор орж толгоогоо хамгаалах. Овор ихтэй тавилга болон цонхноос хамгаалах ханан талд очиж суух. 2. Цахилгаан хэрэгсэл тухайлбал цахилгаан болон хийн зуухыг салгах. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах. 3. Тайван байх. Орчин тойрноо ажиглаж тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно. 4. Хаалгаа онгойлгох. Хаалган дор зогсоход аюул багтаагаас гадна гадагш гарахад тустай. 5. Гадаа байх үед гудамжинд явж байхад газар хөдлөлт болбол барилгын тоосох, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны баг нь самбар зэрэг гэмтээжүүлэх зүйлээс хол байж задгай талбай ож зогсох. 6. Олон нийтийн газарт дэлгүүр, зах, үзүүр үйлчилгээний газар гэх мэт олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж уймэн шуугаан үсгдэг. Иймд тайван байж сандарч твдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөмжийг дагах. 7. Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсож радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нөхөн гарцсан дор өндөр барилгын хажууд зогсож болохгүй. 8. Гол устай газрын ойролцоо байдаг бол нэн яралтай өндөрлөг газар очих. 9. Аль болох бага эд зүйл авч явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын төвжөлд орохоос гадна аврах ажиллагаанд саад болж болцсохгүй юм. 10. Гамшигын үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдлын газар цагдаа эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах.